боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам. Тогтвортой хөгжил сургуулийн өмнөх боловсрол үндэсний 2 дугаар зөвлөгөөн үзүүлж байна. Хүүхэд цаг мөрний эрэгт. Миний цэцэрлэг 2. 1-р анги. Цэцэрлэг жамаа. Тааш таваад цэцэрлэг багтахгүй өнгөсөн. Мама гэрээ цэцэрлэг байдаг юм уу? Би дүү хараад байдаг. Бага насны хүүхдийн хөгжил нь тэдний хожмын амьдралын чанарыг тодорхойлдог учраас бага насны боловсрол хөгжилд хөрөнгө оруулах нь жилд 10 хүртэлх хувийн үр өгөөжтэй байж чадна гэж үздэг. 2018 оны улсын төсвөөс харахад боловсролын төсөв 1.3 их 80 төгрөг байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.3% болж байна. Сургуулийн өмнөх боловсролын төсөв 311.3 тэрбум байгаа нь боловсролын салбарын нийт төсвийн 23.6% болж байна. Миний цэцэрлэг 2. За сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамран сургалт нэмэгдэж байгаа боловч одоо төрийн өмчийн цэцэрлэгүүдийн анги дүүргэлт одоо асар их байна. Тухайлбал одоо 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг гэхэд өнөөдрийн байдлаар 420 хүүхэд авах жишээтэй. За энийг одоо яаж цааш нь одоо хүүхдүүдэд бид нар багасгах вэ гэхээр харьяа дүүргийнхаа хувийн цэцэрлэгүүдэд хүүхдүүдэд бас хувьсах зарлалыг нөгөөд тоог нэмэгдүүлж өгүүлэх зүгээр маа гэж миний хувьд бол бодож байна. За хоёр дахь нь шинээр цэцэрлэг одоо ингээд барьж байна. Бариад ашиглалтанд оруулж байна. Энэ нь сайн боловч бүлгийн тоон цөөхөн байна. Хоолныхын мөнгөний бас 40-50% нь одоо эцэг эхчүүд мань дааж өөрсдөө хамтарч үүрэх энэ одоо ажлыг дааж ажиллавал бас зүгээр юм уу гэдэг бол бас санал тавьж байна. Дээр дүрдсэнчлэн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний төрлийг өргөжүүлснээр Монгол улсад сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт нэмэгдэж 1991 онд нийт 2-5 насны хүүхдийн 40-с доош хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байсан бол 2017-оос 2018 оны хичээлийн жилд 81.5% хүрэх төлөвтэй байна. Гэхдээ сургуулийн өмнөх боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь хамран сургалтанд шууд эерэг нөлөө үзүүлж байгаа боловч энэ нь хамран сургалтын чанар хийгээд тэгш байдлыг бүрдүүлж чадж байгаа хэсэг нь ямар нэг хэмжээгээр эргэлзээтэй юм аа. Хүндрэлтэй байгаа сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж чадахгүй байгаа хүүхдүүдэд төрийн бус өмчийн цэцэрлэгүүд бид нар хүн ачаанаас нь үргэлжлэдэг юм аа. За төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд усаас бол хоолны мөнгө төгрөг олгогддоггүй. Тийм учраас бид нар төлбөртэй байж ээж цаашаага үйл ажиллагаа явуулах боломжтой. Нэг бүлэгтээ манай төрийн бус өмчийн цэцэрлэгүүд маань анги дүүргэлт нь хамгийн дээд нь 20 хүүхэд байдаг. Энэ нь бол бидний бас давуу тал байдаг. 2016 оноос цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг нэмэлт эзэлтээр авсан. Нийслэлийн хэмжээнд бараг 2000-аад хүүхэд, за ялангуяа манай Баянгол дүүргийн хэмжээнд 600-аад хүүхдүүд маань төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд үн төлбөргүйгээр хамрагдсан. Ер нь бол төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг яг төрөөс дэмжиж гэх юм бол үнэхээр багшийн хөгжлийн хувьд яг төрийн цэцэрлэгүүдийн багшийг хөгжүүлдэг энэ тал дээр бас адилхан байгаа ч гэдгийг хүсмээр байна. Миний цэцэрлэг 2. За бид намар цэцэрлэгийн байгууллага тусгай зөвшөөрлөө хөөцөлтөд явж байхад байгууллагын дэрэгдэх цэцэрлэг гэсэн тийм яг хэрэгцээ акт нь байдаггүй юм бэлээ. Бүрдээгүй юм бэлээ. Тийм учраас бол нэг бол улсынх, нэг бол хувийнх болно гэдэг. За манайх бол одоо байгуулагдаад 3 сар болж байна. За энэ хугацаанд бол одоохондоо улсаас бол дэмжлэг аваагүй. Манай цэцэрлэг нь бол одоо 120 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байгаа. За энэс нь бол одоо 60 гаруй хувь нь бол байгууллагын ажилтан албан хаагчтай хүүхдүүд бол явж байгаа. Хэрвээ байгууллагын дэрэгдэх цэцэрлэгийг улсаас дэмжиж
ямар нэгэн байдлаар одоо хүүхдүүдэд нөгөө хувьсах зардал багш ажилчдын цалингийн ч юм те яг л улсын цэцэрлэгтэй адилхан ингээд дэмжиж явах юм бол бас хүүхдүүд төлбөргүй болох сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж чадахгүй байгаа хүүхдүүд бол одоо ирж сурч хүмүүжих бол одоо болцоо бол байгаа. Бага насны 310,201 хүүхдээс 53,481 хүүхэд нь одоо сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний гадна байгаа юм а. Тодруулбал орон нутгийн хамрагдалт, хот суурин газрынхаас ядуу өрхийн хүүхдийн хамрагдалт, чинээлэг өрхийн хүүхдийнхээс доогуур байна. Түүнчлэн малчтын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт, суурин газрын оршин суугчдын хүүхдийнхээс, хөгжлийн бэрхшээлтэй болон эрэгтэй хүүхдийнх, мөн ээж нь боловсрол багтаа хүүхдийнх, ээж нь дээд боловсролтой хүүхдийн хамрагдалтаас доогуур байгаа нь хэтэрхий энгийн бөгөөд ойлгомжтой юм. Хүүхд тарах үйлчилгээний сургуулийн өмнөх боловсролоос ялгаах онцлог нь үйл ажиллагааныхаа 80%-ийг хүүхд хамгаалах үйлчилгээнд 20%-ийг нь хүүхдийн боловсролд зарцуулдаг. Одоо хүүхд тархины шаардлага хангасан иргэд хүүхд тарах үйлчилгээний 40 цагийн сургалтанд хамрагдаж хүүхд тархаж болдог. Энэ нь 2-5 насны холимог бүлэгт хүүхдүүдэд багшлах, хүүхдийг хөгжүүлэхэд хангалттай сургалтын цаг биш учраас энэ хүүхд тархичийн сургалтыг байнга давтан явуулах, бүр цаашлаад сургуулийн өмнөх боловсролын сургуульд суралцаж багшлах эрхтэй хүмүүсийг хүүхд тарах үйлчилгээнд ажилуулах нь зөвтэй гэж үзэж байгаа. Хүүхд тархичдад одоо санхүүгийн тайлангаа цаг хугацаанд олгодгүй гэдгээс шалтгаалan хүүхдийн хувьсах зарлын сар бүр тогтмол ирдэггүй байсан хүүхд тархичдад санхүүгийн бэрхшээлийг үүсгэж байсан. Хоёрдугаарт гэх юм бол хүүхд тархичд хүүхдийг хөгжүүлэх тал дээр мэрэгжлийн багш нартай хамтарч ажиллах сонирхолтой байсан боловч мэрэгжлийн багш гэсэн заавал хүүхд тархичийн гэрчлэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байсан учраас эдгээр тулгымцсан асуудлууд тохиолдож байсан гэж хүүхд тархичд үзэж байгаа. Миний цэцэрлэг гоё. Үүнээс харахад улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах талаар ихээхэн ахиц гаргасан боловч төсвийн хуваарлалт, зарцуулалтын ихэнх хувийг барилга, цалин хөлс, хүүхдийн хоолунд, халаалт, цахилгаан зэрэгт хуваарлан зарцуулж хичээл сургалтын хэрэглэх хүн, хүүхдийн хөгжлийг дэмжих бусад үйл ажиллагаанд маш бага хэсэг нь зарцуулагдж байна. 2011-ээс 15 оны хугацаанд гэхэд 60 мянган хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдаж буюу сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна гэсэн тоо баримт байна. Энэ боловсролын яам Дэлхийн банкны хамтарсан судалгаа бол сүүлийн жилүүдэд ялангуяа сүүлийн 20 жилд сургуулийн өмнөх боловсролын чанарыг үнэлсэн анхны том хэмжээний судалгаа байгаа. Гэтэл энэ судалгаанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 80-аас 90% нь өнөөдөр математикийн энгийн төсөл олгох хэрэглэгт хүн дутагдaltaй, тоглоом наадгаа дутагдaltaй гэдгийг харуулж байна. Эндээс би юу гэж холбож хэлэх гэж байна вэ гэхээр цэцэрлэгийн барилга барих ч юм уу, тийм ээ? Эсвэл цэцэрлэгт нэг бүлэгт байх хүүхдийн тоог нэмэгдүүлэх нь эргээд магадгүй тухайн цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн эрхийг зөрчинө. Хүртээмжийн хойноос хөөцөлдхийн зэрэгцээ тэн хүүхдийн цэцэрлэгийн бүлэг бүрт хүүхэд нэг бүрийн ялгаатай онцлогт нийцсэн хөгжүүлэх үйл ажиллагааны чанарыг сайжруулах дээр анхаарлаа хандуулах, энэнд хөрөнгө зарцуулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Хүртээмжүүлэн чанарын хамаарлыг хэрхэн зөв тогтоох вэ?